яг уйлгаад гисэн чинь нулимс ч гарахаа болсон гэсэн. Тэгээд тухайн үед зураг авалт нь бүгд зогссон. Сайн бацгаана уу, Хулан Vibes байна. Шинэ 7 өдрийн бичлэгээ та бүхэндээ хүрэхэд бэлэн болоо. За энэ 7 өнөخت ярих хүн бол Хямбины тухай ярихаар бэлдсэн байна. Сонирхолтой төвхтэй учраас та бүхэн маань дуустал нь хамт байгаарай. Тэгээд шууд сэдв рүүгээ орцгоё. Мэдээж та бүхэн маань сонсож эхлэхээс өмнө лайк болон subscribe битгий мартаарай. Хямбин жинхэнээр Ким Тэпён 1982 оны 9 сарын 25-нд айлын Баку болж мэндэлсэн. За багасаа бол одоо сургуульдаа амьдардаг газартаа ч гэдэм айгүй царайлаг гэдгээр алдартай. Тэгээ араас нь охтууд бол их гүйдэг байсан гэдэг юм цуу яриа бол байгаа. За 6 настайгаас ахуулаад усан спортоор 10 жил гаруй баг хичээлжсэн гэсэн. Тиймч болохоор одоо айгүй өндөр тэгээ тийм мөр сайтай өргөн мөртэй жүжигчдийн тоонд ордог. За давхар бол төгөлдөр хураар хичээлдэг байсан. Дээрээс нь одоо англи хэл, тооч гэх юм айгүй олон төрлийн дугуулын секцэнд явдаг байсан. Өөрөө болохоор дунд ангиа бүр ингээд төгсдөл цагдаа болон тэр дотроо ингээ мөрдөн байцаагч болно гэдэг тийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Ахлах сургуулийн 1-р ангид орсон жил нь одоо дээд ангийнх нь болон үеийнх нь хүүхдүүд хамт жүжигчний дугууланд явъя гэж ятгахсаар байгаад жүжигчний дугууланд явж эхэлсэн байгаа. За эхэндээ бол ингээ хүмүүсийн ятгалгаар сонирхоод явж эхэлж агаад найз нөхдөдтэйгөө хамт ингээд жүжиг одоо тайцны жүжиг бэлдээд тэрийгээ тоглоод хүмүүсээс алга таршилт аваад явах нь аягүй сонирхолтой байсан гэж байгаа. Тэгээд дээрэс нь гэх юм бол одоо их сургуулаас 10 жилийн хүүхдүүдийн дунд тийм тайцны жүжигийн уралдаан тэмцээн аягүй их зохион байгуулдаг байсан. Тэрэн дээр хамт оролцдог байсан. За ингэж яагаад яг сургуулаа төгсөх жилээ за би ер нь энэ жүжигчний мэрэгчлээ болсноо гэдэг одоо бүрийн бат итгэлтэй хүсэл мөрөөдөлтэй болсон байгаа. Гэхдээ тэр хүсэл мөрөөдлийг нь аав ээж нь маш ихээр эсэргүүцчихсэн. Хямбын жүжигчин маань бас өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө бууж өгөхгүйгээр тэмцсэн байгаа. Тэгээд яаж шийдэгдсэн бэ гэхээр аавынхаа зүгээс нэг нөхцөлийг тавьсан. Тэр нь болохоор Чунган их сургууль гэж байдаг. Тэрний урлагийн сургуулийн жүжигчний ангид л орох юм бол би ямар ч одоо эсэргүүцэх зүйл байхгүйгээр зөвшөөрөө гэсэн ба. За тэгээд жүжигчин Хямбин бол амжилттай тэнцсээд эцэст нь орч чадсан. Ингээд хүссэн мэрэгчлэрээ их сургуульдаа ороод суралцаад явж байсан. За тэгээд 1-р курсээ төгсөх алдад нэг shower гэдэг нэртэй одоо кино сонгон шалгаруулалт хийж байгаа гэдгийг сонсоод очоод тэнцсэн байгаа. За тэгээд тухайд яг тэнцснийхаа дараа кинонд тоглох уу яах уу гэдгийг арай шийдэж чадаагүй байхад дээд үеийнхнийх нь өгсөн зөвлөгөө болохоор 2 хуваагдсан. Нэг нь чи одоо арай бэлэн бишээ, нөгөө хэсэг нь болохоор чи нэг өдрийн өмнө ч гэсэн боломж байгаа дээр эртхэн шиг бодит одоо урлагийн ертөнцтэй нүүр тулж үдсэн дээрээ гэсэн. Одоо энэ 2 дунд эргэлзэж байгаад эцэст нь яг боломж олдсон дээр нь гараагаа эхлүүлэхийг сонгосон. За ингээд тухайн одоо shower гэх нэртэй кинон 80% зураг авалтанд явж агаад гинт бүх зураг авалт зогсоод бүр хийгдгээд болцсон. За тэгээд Хямбын жүжигчин болохоор тухайд одоо сургууль руугаа буцаж очихоос амар итсэн гэсэн. Яагаад гэхээр зарим хэсэг нь бол болиулж байсан ш. Тэр хүмүүсийн царайг харна гэхэд надад бол амар хичгэвтер байсан учраас би за ямар ч байсан нэг кино, драманд тоглож ээж сургууль руугаа буцаж очно гэж бодоод аягүй олон шалгаруулалтанд орж эхэлсэн. Тухайн үед болохоор хамгийн их явагддаг байсан шалгаруулалт юу вэ гэхээр Солонгосын 3 том телевизийн нээлттэй сонгон шалгаруулалт байсан. За тэр үед болохоор MBC телевизийн нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байгаа гэдгийг мэдээд очиж шалгаруулалтанд орсон. За ингээд амралтын өдрөөр гардаг байсан нэгэн драмагийн туслах дүрийг аваад аль биесээр 2003 онд ингээд жүжигчнийхаа карьерийг эхлүүлсэн. За тэгээд энд явж байх зураа бас дахиад MBC телевизийн одоо яг залуучуудын дунд бүр их үзэлттэй байдаг байсан Non-Stop гэх sitcom байгаа. Айгу олон залуу жүжигчид энэнгээр бас хүмүүс танигдаж гарч иржсэн. Тэр драманд тоглох ийм боломж гарч эхэлсэн. За эхний ээлжинд энэ sitcom болохоор гол дүрийнхэн жүжигчний найзынхан дүрээр нэг 3 анги дээр л гарч ирэхээр төлөвлөгдсөн. Тэгээд энэ 3 анги дээр гарсан чинь үзэгчдийн юм нөө хүлээж авах байдал бүр амар гоё байгаад айгүй царайлаг гоё жүжигчин байна, гоё дүр байна гэжсэн болохоор бүр үндсэн жүжигчин болоод дүр нь хуураад явцсан. За ингээд энэ sitcomд тоглосноор хүмүүст маш их танигдаж эхэлсэн. Sitcomд тоглоод явж байх зураа дахиад MBC телевизийн өөр нэг бүтээлд сонгон шалгаруулалтанд ороод тэнцсэн. Дараагийн тоглосон бүтээл нь болохоор жинхэнэ одоо савнгийн дуур байсан Island гэх
драман дээр бол тоглосон. Тэр нь ямар дүр байсан бэ гэхээр гэр бүлтэй хүний дүр байсан. Уянгайн драманд тоглоод явж хахад айгүй их уйлдаг юм сцен байт юм байна. Тэрэн дээр яг уйлах гад ирсэн чинь жүжиглж чадхаа болцсон гэсэн. Тийм учраас би бүр анх ингэж яаж уйлахаа ерөөсөө мэдэхгүй яг уйлах гад гэсэн чинь нулимс ч гарахаа болцсон гэсэн. Тэгээд тухайн үед зураг авалт нь бүгд зогссон. Найруулагч нь за чи өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гаргах яг тэр нэг цэгээ олцоод хүрээд ирээ тэр олтолчин түр зураг авалтаа ингээд зогсоолоо гэд. Тэгэнгүүт нь бүр хэцүү санагдаад тэгж агаад эцэст нь бүр ингээ хүн аргаа бараад ирэхээрээ гэр бүлээ л бодд юм бэлээ. Гэр бүлээ айгүй хэцүү зүйл тулгарсан байна. Тэ өвчтөе зовлонтой болсон байж гэдэг юм уу. Тиймэрхүү гонигтай бодлуудыг бодож эхэлсэн гэд. Тэгж байгаа тухайд ямар нэгэн байдлаар ингээд уйлсан гэж ярьжсэн. Ингээд олон ангид драмануудаа дуусгасныхаа дараагаар 2004 онд Spin Kick гэх нэртэй кинонд тоглосноор дэлгэцийн уран бүтээлд ч гэсэн хөл тавьсан байгаа. За гэхдээ харамсалтайгаар энэ нь бол кино театрт гараад 7 хоноо л буутсан. Яг тэгэхээр хажууд нь зэрэгцэж гарч исэн кинонууд нь үнэхээр амжилттай байсан учраас үзэх хүн байхгүйгээр буусан гэж байсан. За ингээд кино салбар руу ч гэсэн хөл тавиад драма салбар дээр ч гэсэн багаар ахиж явж агаад түүнийг жинхэнэ олонний танил болгосон хамгийн анхны бүүн болсон драматагаа учирсан. Тэр бол мэдээж 2004 онд цацагдсан. Миний нэр бол Ким Самсун гэх нэртэй драма байгаа. За энийг бол Монголд ч гэсэн миний үеийнхэн үзэн болоо гэж бодож чинь яг нөгөө кабелийн телевиз байхгүй зөвхөн зурагтаар гарах тэр олон ангид кинонуудыг хүлээдэг үеийнхэн маань бол бараг бүгд үзсэн. Тэгээ Хямбын жүжигчнийг бол тэрнгээр нэлээд сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. Энэ драмаг үзсэн хүмүүс хэр их байгаа вэ? Доор сэтгэгдлээ бичээрэй. За миний нэр Ким Самсун болохоор яг romantic comedy төрлийн драма штэ. Тэгээд Хямбын жүжигчний үүний дараагаар сонгосон кино болон драма аль нь нэлээд уянгын хайлттай ийм бүтээлүүд байсан. Тэгэд ер нь нэлэнхүүдээ ингээд жоохон амжилтгүй уналтын үедээ явж агаад түүний 2 дахь оргил үе ирсэн. За энэ болохоор 2010-аас 2011 оны хооронд цацагдсан Secret Garden нэртэй зохиол байгаа. За энэ бол ёстой жинхэнэ Солонгостой бас бүүн болсон Хямбын болон Хаживан хоёр жүжигчний синдромыг гаргаж ирсэн. За ялангуяа Хямбын жүжигчний тэр өмсөж гарч ирдэг нөгөө стилийн хувцснууд байгаа штэ. Тэр хувцснууд үг хэллэг зэрэг бол үнэхээр залуучуудын дунд бол юм жинхэнэ хит болж исэн. Secret Garden драмаг дууссаны дараа шууд цэрэгт явсан байгаа. Нэг 2 сарын дараа. За тэгээ хүмүүс одоо болтол ингээд амар хит болсон драманд тоглолцсон эд од болж байгаа үедээ яагаад цэрэгт явсан бэ гэж асуудаг. Тэгээ саяхны нэг орсон YouTube-ийн контент дээрээ тухайн үед болохоор нэгдүгээрт цэрэгт явах ер нь сүүлийн хугацаа нь нэлээд төрсэн байсан дахиж сунгахыг хүсээгүй. Хоёрдугаарт гэх юм бол хэсэг жоохон урлагийн ертөнцөөсөө ингээд зай авах тэгээд өөр зүйл бас харж бодож нэг бодол санаагаа зэгцлэх тийм цаг ирсэн байсан учраас цэрэгт явхаа шууд шийдсэн гэж ярьсан. За түүнээс гадна яг цэрэгт явахтайгаа зэрэгцээд өмнө нь 2 кинонд тоглолцсон байсан. За нэг нь болохоор гол дүрт нь Хятадын Танвэй жүжигчинтэй хамтарч тоглосон энэ Late Autumn нэртэй Melo кино байгаа. За энэ бас жоохон сонин утгатай үзчихсэн. Нэг сайн санахгүй байна. Ямар ч байсан гол дүрийн эмэгтэй жүжигч нь нөхөртэйгээ холбогдсон хэрэгээр 7 жилийн хорих ял авчаад ээж нь өнгөрсөн гэдгийг сонсоод шоронгоосоо 72 цагийн чөлөө аваад оршуулганд оролцоход гарч явж байхдаа Хямбынтай таарад тэгээд энэ хоёрын хооронд нэг юм нууцхан чимээгүй нэг бие биендээ хань олоод байгаа юм шиг тийм нэг харилцаа үүсээд ингээд явдаг ийм кино байгаа. За нөгөөх нь болохоор Come Rain, Come Shine гэх нэртэй кинонд хүмүүс хоорондын харилцаа сэтгэл хөдлөлийг харуулсан ийм кинонд тоглосон. За тэгээд 2 жилийн дараа цэргийн албаа хаагаад ирсэн байгаа. Харин жоохон карьераас нь шилжээд хувийн амьдралынхаа тухай ярьцгаая. За хувийн амьдрал буюу карьерийнхаа туршид ямар
үерхлийн сургалууд гарч ирсэн тухай мэдээллийг гялс хүргэе. За хамгийн эхлээд болохоор 2005 онд эд од болж байгаа үедээ Хван Жихён гэдэг энэ хүү шинээр гарч ирж байгаа жүжигчинтэй нэр холбогдоод үерхлийн сургалаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүлээн зөвшөөрөөд 1 сарын дараа бол салсан байгаа. За хоёрдугаарт гэх юм бол би түрүү нэг драмаг нь яриаггүй. За энэ болохоор 2008 онд KBS телевизээр цацагдчихсан Тэдний амьдардаг ертөнц гэх нэртэй драма байгаа. За энэ дээр Сун Хэгийн жүжигчинтэй хамтарч тоглоод драма дуусныхаа дараа харилцаа нь үерхэл болж явсан байгаа. За тэгээ хоёр жүжигчин маань 2 жил хэртээ үерхэж агаад Хёнбин жүжигчээ яг Secret Garden гэдэг драмагаа дуусгаад цэрэгт явсны дараа салсан гэдэг мэдээлэл нь бол цацагдсан. За хүмүүс болохоор энэ хоёрыг ерөнхийдөө нилээ ингээд хүмүүсийн хил аманд өртөөд салсан гэж ярьдаг. За яагаад гэх юм бол дөнгөж үерхэж эхлээд удаагүй байхаас нь ахуулаад баг байнгын ойр орхон салсан гэдэг ийм худлаа цуурхал мэдээллүүд гарч ирдэг байсан. Тэднэр нь болохоор хоёр жүжигчинд бол нэлээд жоохон сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. За тэгээ яг боддоор гэх юм бол аль нь драма, киноны зураг авалтууд гэд үнэхээр завгүй байсан болохоор уулзаж чадахгүй байгаад тэгээд салсан гэдэг ийм албан ёсны мэдэгдэл бол байгаа. За 3 дугаарт гэх юм бол цэргээс ирснийхээ дараа 2016 онд Кан Сураа жүжигчинтэй үерхэж байгаа гэдэг цуурхал гарсан. За энийгээ бас хоёр жүжигчин маань хүлээн зөвшөөрсөн. За Кан Сураа жүжигчнийг бол манайхан тэр Sony гэх нэртэй киногаар нь сайн мэдэж магадгүй байх. За тэгээд энэ хоёр жүжигчин үерхлээ хүлээн зөвшөөрөөд нэг жил арай болоогүй хэртээ салсан гэдгээ бас зарласан. За үүний дараагаар дөрөвт бол та бидний сайн мэдих Сун Ээжийн жүжигчин те үерхлээ хүлээн зөвшөөрөөд тэгээд хурмаа хийгээд хөөрхөн гэр бүлээ зохиосон байгаа. За энэний талаар бол детальны ярихгүй яагаад гэх юм бол Сун Ээжийн жүжигчний тухай ярьсан цуврал дээрээ бол энэ тухай ярьсан байгаа. За харин нэмэлт мэдээлэл гэх юм бол хүмүүс хоёр жүжигчнийг аюу заяаны хосууд гэж ярьдаг хоорондоо ч адилхан. Дээрээс нь Хёнбин жүжигчин Хадам аав хаан залуу үеийн зурагтай харахад амар адилхан байдаг. Эргээд карьер руу норыг цэргээс халагдсныхаа дараа 2014 онд эргэн ирэлтээ хийсэн кино нь болохоор The Fatal Encounter гэх энэхүү түүхэн кино байгаа. За өөрийнх нь хувьд ч их анхны түүхэн. За энэ болохоор ерөнхийдөө нөгөө өөрийнх нь хорлоход байгаа олон алуурчдтай бас тэмцэж байгаа ийм хааны дүр байгаа. Тэгээд энэ дүрд тоглохын тулд биеийн хөгжилдөө амар анхаарсан байгаа. За киноны хэсгээр гардаг энэ нурууны булчингийн хэсгийг ууртай нуруу гэж солонгосчууд тоглоомоор нэрлэдэг байдаг. Яг энэ булчингаа ингэж хангалаад гаргах үед ууралсан байгаа хүний дүр төрх харагддаг гэдэг. Киноны хувьд ч гэсэн нэг дунд зэрэг үзэлттэй тэгээд дунд зэргийн үнэлгээг авсан байдаг. Олон ангид киноны хувьд гэх юм бол 2015 онд Хан Жимийн жүжигчинтэй хамт Hide, Kill Me гэсэн энэхүү кинонд тоглож эргээрэлтэй хийсэн байгаа. За энэ болохоор жоохон бас фейлдсэн. Яагаад гэх юм бол нэгдүгээрт киноных нь агуулга хоорондын уялдаа холбоо айгүй муу байсан гэдэг үнэлгээг авч байгаа. За хоёрдугаарт бас хамгийн том шалтгаан тэр болохоор яг зэрэгцээд өөр телевиз дээр ижил төрлийн кино гарч ирсэн. Тэр нь болохоор Kill Me гэдэг Чесон жүжигчний тоглосон кино. Хоёлаа яг нөгөө нэг DID өвчин гэж ярьдэн штэ. Хуваагдах зан чанарын өвчин гэдэг нэг сэтгэл зүйн юм өвчнөд нэг хүн хэрнээ олон өөр төрлийн хүмүүс гарч ирээд байдаг. Тийм сэдвээр хийсэн бохгүй юу. Тэгээд Kill Me болохоор бүр амар гоё байсан. Hide, Kill Me болохоор амар уйтгарштай нэг юм жоохон сонирн болоод ирсэн юм аа. Тэгээд ер нь жоохон фейлдсэн. Иймэрхүү байдлаар эргэн ирэлтээ хийсэн кино драма нь аль нь жоохон амжилт муутай байсан. Тэгж жаад 2017 онд гарсан Confidential Assignment гэх энэхүү кино нь бол маш амжилттай болсон байгаа. Кино театрт цацагдаад Солонгосдо бараг 8 сая гаруй хүн үзсэн байгаа. За энэний бас тэгтээ 2 дугаар ангид байдэ. 22 онд илүүтэй гарсан. Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёр цагдаа хамтраад ийм мөрдлөг хийж байгаа. Тэгээ комеди, акшн төрлийн кино. Надад нэг нь бүр илүү сонирхолтой хөөрхөн байсан шиг санагдаж байна. Гэхдээ хоёр нь ч гэсэн бас хөөрхөн болсон байсан. Одоо оргил үе 3 нь эхэлнэ. Тэр бол мэдээж 2019-оос 20 оны хооронд цацагдсан Crash Landing on You гэх драма байгаа. За драмагийнхэн талаар ярил бас илүүц болох бизээ. Яагаад гэх юм бол драма сонирхогч баг хүн болгон үтсэн байх гэж бодож байна. Ганцхан Солонгос, Аз төдийгүй бүр ингээд Европ, Америк руу ч гэсэн айгүй үзэл сайтай болж олон улсад хоёр жүжигчнийг бол таниулж өгсөн ийм бүтээл болсон байгаа. За тэгээд мэдээж энэ бүтээл бол Хёнбин жүжигчний хувьд
ирээдүйн их нэртэй нь уулзуулж өгсөн ийм үн цэнтэй утга учиртай драма байгаа. Crash Landing on You-гийн дараа ингээд гэр бүлээ зохиогоод бас хүүхэдтэй болоод хэсэг завсарлаад 2024 оны 12 сард Harbin гэх нэртэй киногаараа эргэн ирэлтээ хийсэн байна. За энэ киноны зураг авалт бол нэлээд урт хугацаанд үргэлжилсэн. Тэгээд өөрөө анхандаа бол энд тоглохгүй гэд татгалзаж ирсэн мэлээ. Киноныхаа агуулга бүтээгч байгаа дүр нь түүхэн бодит ийм дүр бүтээж чадах болов гэж аюу хэцүү дүр байсан. Гэхдээ одоо зориг гаргаад энэ кинонд тоглосон. Гэр бүлээ зохиогоод хүүхэдтэй болсны дараа ингээд тоглосон анхны кино маань байсан учраас бас миний хувьд айгүй юм одоо үн цэнтэй кино байдгаа гэж ярьж байсан. За тэгээд энэ киноныхан зураг авалтын бас нэг хэсэг нь Монголд болсон байт юм а. Монголд ч гэсэн уг нь нээлттэй хийжсэн. Гэхдээ тэр үед нь яг амжиж үзэж чадаагүй. Хэрэв үзсэн хүмүүс байх юм бол бас сэтгэлээ бичээрэй. Энэ киноараа сая 2025 оны Солонгосын томоохон кино наадмын нэг болох Blue Dragon Awards дээр шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг авсан байгаа. За энэ жилийн Blue Dragon Awards бол маш онцгой болсон. Яагаад гэх юм бол Солонгосын түүхэнд бараг гэр бүлийн одоо хоёр оролцоод аль аль нь зэрэгцэж оролцож исэн тохиолдолд тэр тэгээд аль аль нь шилдэг гол дүрийн одоо жүжигчин шагналыг авсан бараг анхны тохиолдол байгаа. За тэгээд шагнал авах үедээ бол ингээд мэдээж кино багийнхан талархснаа илэрхийлжсэн. Түүнээс гадна одоо миний хажууд байгаа гэж бодгоор л надад маш их дэм урам зориг өгдөг. Хайртай эхнэр болон хүүхдүүддээ бас баярлаа гэдгээ хэлжсэн. Ингээд 2025 он бол Хямбын жүжигчний хувьд маш их онцгой жил болж өнгөрсөн. За үүгээр зогсохгүй сая оны сүүлээр 12 сарын 24-нд Disney Plus дээр 6 ангитай нэгэн драма цацагдсан. Тэр болохоор Made in Korea гэдэг. За энэ бол season 1 гэсэн. За Хямбын жүжигчин бол энэ дээр маш их дүрийн өөрчлөлтийг хийгээд эсрэг дүрд тоглосон байгаа. Драмагийн гол агуулга нь гэх юм бол 1970-ад оны үед өрнөж байгаа. Тэгээд Хямбын жүжигчний дүр болохоор тэр үед байгаа асар их шуналтай эрх мэдлийн төлөө одоо тэмцэж байгаа эрх мэдлийн тэр оргил дээр хүрэх гээд ингээд одоо явж байгаа амбицтай тийм эсрэг дүр байгаа. За ямар ч хэлсэн season 1 сая гараад дууссан. Хүмүүс бол яг Хямбын жүжигчний дүр хувиргалт болон энэ кинон дээр нэлээд ам сайтай байгаа. Би тэгээ бас үзье гэж бодож байна. Хэрвээ үзсэн хүмүүс байх юм бол сэтгэлээ бичээд үлдээгээрэй. За ингээд та бүхэндээ Хямбын жүжигчний карьерийн талаарх бүх мэдээллийг бэлтгээд хүргэлээ. Таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд та бүхэн маань лайк, subscribe битгий мартаарай. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.